Сайн байцгаана уу? Infinity English-ийн багш Нами юм. За өнөөдөр би та бүхэндээ ерөнхийдөө бол буруу дуудагдаад байдаг 5 үгийг зөв дуудаж үзүүлэх чинь. За тэгээ мөн мэдхгүй гээл цаашлаад аваараа бүгдээрээ карантины үеэ маш үр бүтээлтэйгээр өнгөрөөцгөөё. За хамгийн ихний үг бол geology. За ерөнхийдөө бол энэ үгийг яагаад бид буруу дууддаг гэдэг юм бол геометр, географ гэж дандаа орсоор дуудсаар байгаад үгийг буруу хэлдэг болсон байдаг. Харин зөв дуудлага нь geology. За үүнтэй адилхан geography, geometry гэдэг үгнүүд бас буруу дуудагдаад байдаг. За бүгдээрийнх нь хоёр дахь үг болохоор Q гэж байгаа. За энэ нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр очрлох, дугаарлах гэсэн үг байгаа. За тэгэнгუთ энэ маань англи хэл дээр verb болон noun-аар айл алингаар нь хэрэглэгддэг үг байгаа. За тэгэнгуутаа тодорхой хэмжээнд яг spelling-ийн айгүй толгой өрүүлгэн учраас хүмүүс Q-ийг гэж унших тохиолдлууд айгүй их байдаг. Гэхдээ энэ маань зүгээр л ингийн Q гэдэг үг байна. За юу гэдэг Mongolian people love to Q. Тэ ингээд verb-аар бас ашиглаж болж байна. За бас accuse гэж noun-аар ашиглагдаж болно гэсэн үг. За, гурав дахь үг маань хэрвээ та хоол их дуртай бол энэ үгийг бол маш сайн мэднэ. За, энэ үгийг бид нэр яадаг үг гэхээр талон буюу recipe гэдэг үгтэй айгүй хандуурч дуудагддаг. За, энэ үг маань болохоор recipe гэдэг үг. За, нэг receipt гэж янз бүрээр дууддаг. Гэхдээ зөв дуудлага нь recipe байх нь. За, дөрөв дэх үг маань болохоор comfortable гэдэг үг. За энийг болохоор бид нар яах гэдэг нь тэгэхээр бүх их шгийг тод дуудгаад comfortable гэж ерөнхийдөө бол хэлэх гээд байдаг. Гэхдээ энэ нэг буруу бол биш. Гэхдээ зөв дуудлага нь comfortable. Тэгэхээр яаж ийм үг гэхээр голд орж байгаа өө үсэг маань алдагдчих байна гэсэн үг. За мөн үүнтэй адилхан дахиад нэг үг байна vegetable. За энийг бүх их шигийн дуудгаад бид нар vegetable гэж дуудаад байдаг. Харин юу ах нь vegetable буюу ерөнхийдөө бол и үсэг хаягдаад байна гэсэн үг. За тэгэхээр хэдий англи хэл маань бид бүхний юу гэдэг second language те зөвхөн хоёр дахь хэл биш заримийнх нь 3, 4, 5 дахь, 6 дахь, 7 дахь хэл байдаг. За тийм учраас ерөнхийдөө бол маш хэцүү хүндрэлтэй зүйлүүд гарч ирдэг. Та нарын хувьд хэддэх хэлвэ гэдгийг комент доор бичиж үлдээгээрэй. Бас дуудуулахыг хүссэн, засуулахыг хүссэн үгнүүд байвал багштай хэлээрэй. Багш нь дараагийн дугаар дээрээ 5 биш 10 үгийг та нарт дуудаж үзүүлнэ. Тэгэхээр ерөнхийдөө бол хагас өдрийн орой болгон энэ цуврал маань орно гэсэн үг байх нь шүү дээ. За комент бичээд шеэр хийгээд багшаагаа дэмжээрэй. Баярлалаа.